Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдрийг өгтөн орон даяар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян зарлагдсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган аймагт тус аяны нээлтийн арга хэмжээг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаагүйгээс Булган аймагт 2015 онд 5 иргэн үйлдвэрлэлийн осолд орж 1 хүүхэд тэжээгчээ алдаж байсан бол 2016 оны байдлаар 6 иргэн үйлдвэрлэлийн осолд орсон гэж бүртгэгджээ. 2017 онд энэ тоог бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх сургаалт сурталчилгааг зохион байгуулж, хуулийн болон яралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгоход сарын аяны зорилго чиглэгдэж байна. Энэхүү зорилтын хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн тасгаас үзүүлэх сургуулилт хийж, иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл зөвлөмж өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ажлын байран дээр осолдох гэмтэх тохиолдол бол цөөнгүй гардаг. Гэхдээ энэ тохиолдол болгон дээр одоо манай иргэд тэр тусмаа ажилтан албаа агч маань мэдлэг тун багаасаа болоод зөвхөн эмнэлэгтээ даатгаад орхичдаг. Энэ бол биш. Тэр тусмаа бол одоо өмнө гарсан тохиолдлууд бол эмнэлэг төргөн дуудчихаал нөгөө хүндээ ямар ч яаралтай тусламж анхны тусламж үзүүлэх мэддэхүүн байхгүйгээс учраас эмнэлэг эрхийг хүлээгээл байждаг. Энэ сургалт одоо үнэхээр бас дутмаг байгаатай холбоотой болов гэж би бодож байна. Энэ бол цаашдаа иргэддээ болон аж ахуйн нэгжид хэлэхэд бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд хүний хамгийн түрүүнд аюулаас нь холдуулаад ажилчдаа анхны тусламж үзүүлдэг мэддэхүүн олох сургалтуудыг сайн зохион байгуулж явуулж байгаа чухал гэж боддог. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагаатай зэрэгцэн Булган аймагт 2017 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгыг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулж байна. Яг одоо Булган аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт болж байна. Энэхүү үйл ажиллагаатай зэрэгцээд аймгийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн нээлт мөн давхцаж байгаа. Тэгэхээр Булган аймгийн хэмжээнд 2016 онд 61158 хүн ам тоологдсон байна. Эдгээр хүн амын 59.2% нь хөдөлмөрийн насны хүн ам байгаамаа. Гэтэл ажилгүйдлийн төвсөн 2016 оны байдлаар 4.6 пунктээсэн бол 2017 оны 1-р улиралд 5.2 пункт болж 1.6%-аар нэмэгдсэн байна. Нийт ажилгүй иргэдийн 59%-ийг 25-аас 45 насны залуучууд эзлэж байгаамаа. Тэгэхээр Булган аймагт байгаа энэ ажилгүйдлийн түвшнийг бууруулах, хүн амыг ажилдаа орлоготой болгоход аймгийн хэмжээнд ямар бодлогыг барьж ажиллаж байгаа вэ? За, ерөнхийдөө саяны мэдээлэл дээр гарч байна. Аймгийн хэмжээнд бол 61,000 гаруй хүн амаас 36,000 гаруй нь хөдөлмөрийн насны хүн ам байж байгаа. За, үүнээс бараг 90 гаруй хувь нь бол яг эдийн засгийн идэвхтэй хүн байна. Өөрөөр хэлбэл энэ тооны цаана юу харагдаж байна вэ гэхээр залуучууд бол ажил хөдөлмөр эрхлэх дор сонирхол хүсэл эрмэлзэл бол дүүрэн байна. Гагцгууд тэдгэрийг одоо ажилдаа орлоготой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бол тодорхой хэмжээнд бодлого боловсруулж ингэж ажиллах бол заашгүй шаардлага бол тулгарч байгаа. За, энэ хүрээндээ бол бид бүхэн 2017-оос 20 онд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт мөрийн хөтөлбөрт бол тодорхой арга хэмжээнүүдийг бол тусгаж ажиллаж байна. За, тухайлбал бол бид бол энэ хөтөлбөрийн зорилтонд бол жил болгон 1500-аас доошгүй төр болон улирлын болон байнгын ажлын байруудыг одоо нэмэгдүүлж ажлын байраар бий болгоё гэсэн. Энэ чиглэлийнхаа хүрээнд бол одоо бид бүхэн аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэдэг зүйлийг бол батлуулахаар ажиллаж байна. За, энэ хөтөлбөрийн гол зорилго маань юу вэ гэхээр үндсэн 4 зүйлээр чиглэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн мэдээллийн санг бид нар бол доктортой боловсронгуй болгоно. Яг тэр үүднээсээ хөдөлмөрийн зах зээлийг бид нар яаж бодлогоор дэмжих вэ гэдэг анхны бодлогын суурьуд нь бол тэр мэдээллийн систем илүү боловсронгуй болсноос гарч ирнэ гэж харж байгаа. За, хоёрдоорт нь бол ажил олоход хүндрэлтэй байгаа энэ залуучууд ажил мэргэжлгүй боловсруулалтын зорилттой бүлгийн иргэдийг бас нийтээр нь хөдөлмөр одоо эрхлэлтэнд яаж оруулах вэ, ажлын байрныг тэдэнд яаж хангах вэ гэдэг чиглэлийн ажлууд орж ирж байгаа. За, гуравдугаарт нь энэ залуучууд болоод малчтын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн яаж дэмжих вэ гэдэг дээр тодорхой ажлуудыг төлөвлөд явж байна. За, тухайлбал нь бол 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж одоо аймгийн засаг даргатай хөдөлмөр нийгэм хамгааллын хөдөлмөрийн яам сайдтай гэрээ байгуулсан. За, энэ гэрээний хүрээнд бол нийтдээ бол 840 гаруй сая төгрөгөн дээр бол тодорхой хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бол ажиллагаа хийя гэж байна. За, энэ дээр бол үндсэн 6 төслийг бол хэрэгжүүлнэ. За, малчтын одоо малжуулах төсөл бол энэ тухайчин одоо хэвээрээ үргэлжлээд явна. За, мөн залуучдын одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдний гарааны бизнесийг нэмэгдүүлэх чиглэлээр бас тодорхой төслүүд хэрэгжинэ. За, мөн хөдөлмөр эрхлэлтийг одоо өөртөө ажлын байр бий болгох энэ хүсэл зорилготой иргэдэд бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой одоо зээлийн одоо их усроор бол дэмжлэг үзүүлэх зэргийн ийм төслүүдийг бол хэрэгжүүлэхээр бол тусгасан байж байгаа. За, энэ хүрээндээ бол бид бүхэн гол зүйл нь юу вэ гэхээр
одоо нийтийг хамарсан ч юм уу эсвэл удирдлагын төр ажлын байр гэдэг зүйлээсээ илүүтэйгээр тухайн одоо хөдөлмөр эрхлэлтийг одоо хөдөлмөрийн зах зээл дээр оролцож байгаа тэр иргэдийнхаа бий болгож байгаа ажлын байрыг илүү их тогтвортой хадгалж цаашд амьдрах чадвартай тийм ажлын байрыг бий болгох нь бидний гол зорилго л гэж харж байна да.